Миний аялсан 3 дахь хөлөг онгоц Costa компани Costa Sirena гэдэг хөлөг онгоц байгаа. За Jimny хэсэг харагдаж байна. За мөн театр харагдаж байна. За орой бүхэн чи гоё театр тоглолт үздэг. За цаг тутамд одоо энэ хүлгийн давцангууд дээр янз янзын үйл ажиллагаанууд явагдаж идэг. Энэ бүхэнд одоо оролцох боломжтой. За энэ лифтний хэсэг ингээд хөлөг онгоцны дотроо бид нар лифтээр доош тийш явдаг. За энэ онгоц маань 14 давхар онгоц байсан. За бид хоёр одоо хоолны хэсэг рүү явж байна. За энд бас 4-5 төрлийн ресторан байсан. За яг энэ хэсэг бол hot pot рестораны хэсэг байлаа. За эндээс цаашаага бид хоёр буфет хоолны хэсэг рүү явж байгаа. За буфет хоол болвол маш олон төрлийн хоолноос та өөрийнхөө хүссэн хоолыг одоо хүссэн хэмжээгээрээ авч идэх боломжтой. За энд хүлгийн яг одоо гол хэсэг харагдаж байна. За ер нь бол хөлөг онгоц маань ингээд давхар болгондоо одоо үйлчлэгээний газрууд, бар, ресторан ингээд байгуулсан байдаг. Тэгээ та өөрөө хүссэн газартаа очиж чөлөө цаг өнгөрүүлэх боломжтой. За энэ хэсэг бол ингээд фото студио хүртэл ажилладаг. Энэ хөлөг онгоцон дээр байсан нэг шин зүйл нь юу вэ гэвэл ийм гоё юм кафе байсан. За энд болохоор гараараа хийдэг, одоо өөртөө жармаараа хийдэг. Тэгээд дээрэс нь эко ийм кафены газар байсан. За энэ хэсэг болохоор нөгөө автомат тоглоомын газрууд хэсэг харагдаж байна. За энэ бол хүүхдүүд чөлөө цаг өнгөрүүлэх бүрэн боломжтой. Маш олон төрлийн тоглоомууд байдаг. За ингээд цаашаа яваад казино харагдаж байна. Хэрвээ та казино тоглохыг хүсэх юм бол энд мэдээж мөнгөө төлж та тоглоно. За орой бүхэн ч одоо маш их том үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. За одоо бол рестораны газар харагдаж байна. За энд бас нэлээд хэдэн төрлийн ресторан байдаг гэсэн. За ингээ орой бүхэн бид нар одоо ийм гоё тансаг ресторанд одоо өөрсдөө хүссэн хоолыг одоо захиалаад идэх бүрэн боломжтой байдаг аа. За хүлгийн хамгийн дээдлийн давхар харагдаж байна. За энд бас хөргөн усан булгуур энтергээ бас хүүхдийн тоглоомын хэсгүүд байгаа. За хүмүүс ингээд авцсан дээрээс гоё алсыг хардаг, нар жаргах, нар мандахыг хардаг. За маш гоё хэсэг бас энд байдаг. За хүүхдийн тоглоом одоо хүүхдүүд чөлөө цаг өнгөрүүлэх бас ийм хөргөн хэсгүүд одоо энэ тэмдгүү бас ингэж байрлсан байдгаараа хөлөг онгоцны аяллаа бас нэг гоё юм байдаг аа. За хөлөг онгоцны аялалд болвол та одоо өөрийнхөө хүссэн газар очиод тэгээ амрах газрууд дээр очиод номоо уншина уу, хөгжмөө тоглоно уу, найзуудтайгаа ярина уу. Тэгээ энэ бүх юм ингээд чөлөөтэй байдаг. Хэрэг танд миний танилцуулга таалагдсан бол та юу ихээ мэдж байгаа танд маш их баярлалаа.